Хиймэн багш Батгэрэл байна. За өнөөдөр хэдүүлээ бидний амьсгалаар ямар хий ялгардаг вэ гэдгийг бяцхан туршилтаар нутлая. За туршилтанд маань за амьсгалаар гарч байгаа хийх хураах сав байна. За усыг төрүүлэх замаар хурааж авна. За мөн бидний эргэн тойрны агаарыг энэ савнд хийж туршилтантай харьцуулж хэрэглэнэ. За тэгээ ялгарч байгаа хийх хоёр янзаар шалгана. За нэг нь энэ саваа мод буюу зомгол ашиглах нь байна. За энэ кальцийн гидроксид гэсэн методыг ашиглаж батлах нэ. За туршилтанд орцгоё. За одоо бидний амьсгалаар ялгарч байгаа хийн савнд хураагдж байна. За саваа адилхан дээш нь харуулад зэрэгцүүлээ таглая. За тэгэхээр энэ амьсгалаар ялгарсан агаараа амьсгал гэж тэмдэглэжлээ. Бидний эргэн тойрон зүгээр байгаа агаарыг энд агаар гэж биччихлээ тийм ээ. За эхлээд хэдүүлээ цогцсон замголоор шалгаж үзье. За бид хүн зомгол буюу за саваа мод гэж хэрэгэлсэн ч болно тийм ээ. За энийг ойртуулад үзье хэдүүлээ. Дотор нь тэгэхээр унтарч байна. За тэгэхээр энэ маань нүүрс хүчлийн хийг байгааг илтгэж байгаа. За тэгвэл хэдүүлээ хажуу талынх нь зүгээр бидний эргэн тойронд байгаа агаар руу яах вэ? Ассан зомголоо ойртуулж үзье хэдүүлээ. За нэгэд за ойртуулаад дотор нь хийхэд үзье. Унтрахгүй байна тийм ээ. За тэр амьсгалаар ялгарсан агаар руу хийхлээр унтарч исэн. За энэ яагаад унтрахгүй байна гэхээр энд тодорхой хэмжээний хүчил рүү шагуулж байгаа учраас. Энэ амьсгалаар ялгарсан хий маань яг нүүрс хүчлийн хий байгаа учраас шууд ойртуулахлаар дотор нь ихлээр унтарч байна. За одоо кальцийн гидроксидээр хэвлээ шалгаад үзье. За эхний саунд хийгээд үзье. За эхний саунд кальцийн гидроксидаа хийгээд за 63. За ямар нэгэн өөрчлөлт онцлох зүйл харагдахгүй байна. За амьсгалаар ялгарсан хий рүүгээ кальцийн гидроксид хийгээд үзье хэвлээ. За тэгээд 63. За ямар ялгаа харагдаж байна вэ? Өнгөний өөрчлөлт. Цагаан тундас буусан байдлаар харагдаж байна. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр бидний амьсгалаар CO2 буюу нүүрс хүчлийн хий ялгардаг. За энийг энэ шохойн усыг булангартуулж байгаа буюу цагаан тундас бууж байгаа байдлаар мэдэж болно. Мөн энэ цогцсон зам бол яах нь вэ? Хийхлээр унтарч ин тэр маань дотор нь нүүрс хүчлийн хий байгаа гэдгийг илтгэж байна. За ингээд цааш та сорил туршилттай сонирхолтой хичээлүүд орно. За амралт учраас иймэрхүү байдлаар туршилтаа хэлбэрчлээ яваад байгаа шүү.